Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 долгион дээр яг одоо хүүхдүүдэд унтуулад магадгүй хүүхдүүдээсээ хол биднийг сонсон суугаа. Эрхэм хүндэт томчууд та бүхнийхээ энэ оройн амар амгалан дахин айлтгаж мэдчихье. Өнөөдөр 2025 оны 10 сарын 2-ны өдөр пүрэв гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Өөрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. За ингээд Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Угна Эрика, найруулагчаар Өнөр баяр, нэвтрүүлгийн продюсераар Айрин нар ажиллаж байна. За сайхан амарсан уу? Би сахилгууд зараагаал таарлаа. За. Хаагур яг яа сахилгуудтай шүний 10 болж хахад Гэр манай найзууд дуудаад байна. За. Томчуудынхаа явдал руу харах гэдэг чинь шоуд игээд бах юм. За. За бид бүхэн манай пүрэв гарагийн дугаараараа эротик урлагийн тухай ярилцдаг. Өнөөдөр бид хоёр түүхийн одоо энэ дэлхийн түүхийн хамгийн сонин бас хамгийн нууцлаг хэсгийн тухай ярилцах юм байгаамаа. За энэ бол Везуве уулын дэлбэрэлтээр нэгэн мөчөд царцсан үлдсэн Помпей Геркуланиум хотоос илэрсэн эротик урлагийн өв соёл байна тийм. За энэ тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нь зүгээр л задгаа секс, зураг, хит задгаа баримлууд гэж үздэг. Харин зарим нь энэ бол хүн төрөлхтний түүхийн, соёлын, ёс суртахууны нууц код, бас хүний хүслийг харуулсан урлаг шүү дээ гэж харддаг юм байна. За өнөөдөр ингээд бид тэндээс олдсон зургууд, баримлууд, бичээсүүдийг тайлсан утга учирыг ингээд эргцүүлэн хоорондоо ярилцаж мэдээлэлээ хуваалцах юм байгаамаа. За Помпей бол Итали, Непал булангийн ойролцоох Везуве галтуулын бэлд орших. Эртний Ромын нэгэн хот байсан. За. Тийм худалдаа 8 тий урлаг амьдралын баяр хөөрөөр дүүрэн бүр үнэхээр цэцгэлэн хөгжижсэн хот байсан байхгүй юу? Тийм. Годомжинд нь зах хөдөлтөө буцлаал, театрт нь битүүн байдаг байлаа шүү дээ. Театрт жүжиг тоглогдоод халуун усны газарт нь хүмүүс чөлөөтэй сайхан амарцгаагаал. Тэгэл дарс талах, жидүүн жимсээр дүүрэн ширээд илгэжээл. Хүмүүс бол айжуу тавиу сайхан амьдарцгааж исэн. Гэсэн ч юу болсон байх нь вэ? Манай эртний дэлбэрсэн. Манай эртний 79 онд Везуве галтуул дэлбрээд хотыг ерөөсө хэдхэн цагийн дотор өмс нурам халуун хий лаваар дараад тайсан. Хүмүүс ерөөсө гэр орондоо ч байсан өдөр тутмынхаа амьдрал донд ерөөсө зарцаж үлдээд одоо хоол идэж байсан бол гэрүүл зах дээр 8 ээжээс худалдаачин театрт сууж байсан үзэгчид бүгдээрээ ингээд халуун лаванд хучигдаад хөшөө олж үлдсэн. Яста бодгаар амар байгааз. Тийм. Харин би энэ Везуве галтуулын дэлбэрэлт Помпей хотыг сүрүүлсэн гэдгийг мэдээд байгаа. Малталгаар нь ийм эротик урлаг гарч ирсэн гэдэг би мдээгүй байгаа. Харин тийм. Ер нь бол малтлах хийгдээд байгаа гэж байж байгаа л мэдээ яваад гэсэн тийм. Яг ингээд одоо энэ сэдвээ нарийн уншсан чинь их сонирхолтой юм билээ. За. Яста гайхмаар дүүх гарч ирж илээ. За археологийн гайхамшиг гэж нэрлээд байгаа шүү дээ тийм. Помпейгийн чинь одоо тэгээд байшингийн ханы зургууд, эд үлгийн зүйлс тэр бүхэл нөө хотын граффитийн хүртэл ингээд эртний Ромын иргэд хэрхэн амьдарч, юу идэж, юунд инээж, юуг хайрлаж, юунаас айжсэн тухай бүр ингээд жинхэнэ амьд гэрч юм шиг үлдсэн байгаа байхгүй юу? Яг тухайн үеийн түүхийг бол тод томруунаар илтгэсэн одоо ийм олдуурууд араасаа гарч ирээд байгаа шүү дээ. За ер нь бол хүний амьдралын бүхий л өнгийг тал талаас нь харуулсан. Тансаг ордон, жирийн айлгийн галтгоо, театр, захууд, халуун усны газрууд, бурхан шүтээний сүм бас энэ ингээд бүр ингээ хүмүүсийн хүсэл тачаалыг хүртэл өвлөд үлдсэн юм үлдсэн байгаа юм. Мондог байна тий. Одоо тэгээд Помпей болохоор яг нэг юм цаг хугацааны машин цуулгаад эртний Ромын гудамжаар алхаж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг. За. Би түрүү хэлсэн шүү дээ. Помпейгоо шүүрснийг бол мэдээд байгаа. Гэхдээ ийм эротик сэдвтэй урлагийн бүтээлүүд илрээд байгааг бол би мдээгүй байсан. Одоо мэдж эхэлж байна заяа. За ингээ Помпейн хамгийн их анхаарал татсан зүйлийн нэг бол яалтчгүй эротик сэдвтэй урлагийн бүтээлүүд байлаа. Фаллусын дүрслэл, Приапын хөшөө, дотн харьцааны үзэгдэл бүхий ханы зургнууд, Лупанарын бичээсүүд гэд бүгд нэг дор байж гин гэж байгаа байхгүй. Харин тийм. Илэрхтэй тий. Орчин цагт бид болохоор эротик гэдэг нь шууд нэг бэлгийн үйлдэл тийм дүрслэл тий. Энгийнээс жоохон задгаарсан энэ дүрслүүдийг л ойлгоод байгаа шүү дээ. Харин эртний ромчуудын хувьд энэ нь бүр
заавал ичид зовоо зочирдоод ах сэдв биш байсан юм байна. Харин Фаллос буюу эр хүүсийн эрхтний дүрслэл тухайн үед хамгаалалт үржил шимийн бэлэгдэл байсан байна. Хаалган дээрээ гудамжны буланд шүтээнийхээ оройд фаллос буюу одоо ингээд жижиг хөшөө зэрэг эсвэл хонх өлгсөн байх нь хүртэл хэвийн үзэгт фаллос гэдэг нь одоо эр бэлэг эрхтнийг яриад байгаа юм шиг байна тий. харин Тийм байна. тэр нь хаас их байдаг гэсэн Хаасайгуу дүрслэгдсэн. Бүр тэр эр бэлгийн эрхтэн дээр хүртэл ингээ хонх өлгсөн байгаа дүрслэл хүртэл байна гэж шүү дээ. Харин Тий? өстой сонирхолтой юм хаа. Жишээ нь Тинтяна булум гэдэг нэг жижиг хонхнууд байна гинэ. Хонхны хэлбэр нь өөрөө эрэгтэй хүний бэлэг эрхтэнтэй төстэй. Салхи ингээд эсгрээд ингээд салхи хөдлөн гутал ингээд жингэнэж тэгээд ингээд муу зүйлээс хамгаална гэж итгэдэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ Ромын иргэдийн хувьд нэг төрлийн тийм сахиус гэр бүлийн хамгаалагч нь болж таарах гэдэг байгаа байхгүй. Харин яг тэгээд ах юм. Хаалганых нь үүдэн дээр хонх ингээл ойдөг ч одоо Тийм, явж тийм, удаж чинь тийм. тий. Тэгэхээр тэрний тэр хонх маань өөрөө бэлэг эрхтний шид дүрстэй байгаа байхгүй тий. Тэгэхээр тэдний тэр эрхтнийг шүтэх сахиуслан ингэж дээдэлж явах гэдэг бол шал өөр тусдаа сонио ойлголт байсан байгаа сте тий. Харин тэгээд одоо нэг Таиланд явахаар ч л нөгөө нэг юм эрхтний хэлбэртэй лама, Тий. савн 9 жорын Янз янз байгаад юм байдаг, байдаг тий. тийм. Тэгэнгүүт Бутан ч бас хаасайгуу нөгөө бэлэг эрхтнийг нөгөө байшингийн хаан ман дээр ч гэсэн зурцсан байд юм байлээ шүү Тий. дээ. Бас нэг юм бэлэг тэмдэг юм шиг. Тийм гэсэн. Тэгэхээр чин Помпей ч бас яг тийм газар байсан байгаа даа. Аа. За тэгээд үржил шимийн бурхан Приапус гэж байна. За би Аа. өөрийнхөө нөгөө юун дээрээ юу лээ фаллос дээр хонх зүвч тийм. Сахиусан өөрийгөө хамгаалж Цоолж байгаа дөө. зүгээр дүүжилж шээ. Тэгээ жамаг явахаар л жин гэж дуурж явах юм уу? Тэгээ аюулаас хамгаалагч шүү дээ чи юу ярьж байгаа. Яа, зэний хонхолч үгүй дээ энэ ч одоо. Гой Жингсэн дуутай хонход байна. За үржил шимийн бурхан Приапус гэж байна л та. За. Үржил шимийн эд хоёлыг хамгаалтын бурхан байсан гэж байгаа. За. Тэнгүүд энэ Помпейн хааны зургууд дээрх дүрслэлүүд нь штэ зургнууд нь даннаа ингээд хөвчлэн юм маш том бэлэг эрхтэнтэйгээр дүрслэгдсэн байдаг. За. Зарим байшинд нь штэ энэ Приапус гэдэг штэ энэ Приапийн хөшөө байна штэ. За. Энийг болохоор ингээд цэцэрлэгийн голд байрлуулад тэрнээс нь ингээд ус урсж байгаа тийм усан ориглоор фонтан гэдэг шүү дээ Тий. усан ориглоор хийсэн байдаг гинэ. Тэгээд энэ нь болохоор амар гоё бэлэгдэлтэй. Хөрөнгө арвин ургац ундарч байгээ гэсэн ерөөлийн утгатай гэж байгаа байхгүй. Одоо найруулагчийн өгсөн байгаа энэ зураг бол нэг эрэгтэй хүний ханан дээр их зураг байна л да. Тэгээд Өө энэ таслаад оруулсан уу тийм. цензурдж байгаа болохоор ингэж дасалж оруулахгүй болохгүй байгаа юм байлгүй дээ. Харин тийм баг. Энэ залуугийн бол эр бэлгийн эрэгтэн нь бол бүр гарын үзүүрээс тохоо хүртэлхтэй ийм урт Өвдгөндөө үрж байгаа юм тест бүр. өвдгөндөө хүрчсэн байр ийм урт ийм бэлэг эрэгтэнтэй энэ залуугийн дүрсэлсэн зураг байна. Тэгэхээр ийм зургийг ил задгаа ингээд ханан дээр зурж ийн гэдэг бол тухайн үеийн энэ уран бүтээлчдийн сэтгэхүй ухамсар бас арай өөр төвшөнд байсан байх нэ тийм. Тэгээ эн чин хүн яг нэг гоё эрэгтэй ярих хэрэг орж зүсж орж ирээд байгаа юм. За. Яа, чамаг хүүхний чинь таварч ярилдаг өстэй. За. Тэгээ гол нь энэ сахиус чинь нэ штэ тий. Приапус чинь юу хийж зогсож байгаа вэ гэхээр энэ бараг өвдгөө үрж байгаа байхгүй эргэтэн тийм том. Тэрийг жигнээ зогсож байгаа байхгүй юу жин дээр. Па. Тэр нөгөө тал дээр нь юм юу байгаа ёстой ууттай зоос тавьсан байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь ингээ гараараа жингээ барьсан. Нөгөө жин дээр тавьсан эргэтнийхээ хэмжээг жингийн үзэж байгаа байхгүй юу. Өстой энэ супер бүтэлийн шийдэл болоо. Йоо. Тэгээ эн чинь бол хамгийн алдартай зургуудынх нь нэг. За. Ветигийн байшин гэдэг тийм нэртэй тансаг харшид байдаг. Тэгээд хит том болсон юм эргэтний жинлж байгаа зураг. Нөгөө талд нь болохоор ингээ алт мөнгөн зоос энэ төр ингээ тавьсан ийм зураг байхгүй юу? Тийм байна. Тэгээд санаа нь болохоор баялаг ба үржил шим хоёр бол ижил үн цэнтэй гэсэн ийм санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ эр бэлэг эргэтэн бол үнэхээр ялчгүй энэ сав шим ертөнцийн одоо үржил шим гэсэн утгатай юм биш. Ер нь аль тийм гэсэн үг. Одоо тэгээд өөр газрууд ч гэсэн энэ Приапус чинь зөндөө яах байхгүй юу? Зүгээр ингээ зарим айлууд нь цэцэрлэгтэй. Ингээ жижигэн баримлууд хийцэн. Нөгөөдөл нь бас л ийм том эргэтэнтэй. Зөө. Эргэтэнгүүд нь нас дандаа том.
Тэгээ ер нь бол ихэнхдээ тийм усан ориглоор маягаар их ашигладаг. Ийм нөгөө баримлуудаа. Ир билэг эргэтнийг үү? Тэгээ эргэтэнгээс нь ус ориглоод яж яхах нь штэ. Тийм бахан. Тэгээд одоо нэгэн төрлийн сахиус гэж өөрөөсөө үзэж байгаа. Тэгээ уруус үржил шимигээ хамгаалдаг бурхан гэж өөрөөсөө угаасаа дахин шүтдэг. За тэгээд нөгөө бас нэг зарим ханан дээр байгаа зургууд нь бас энд байна л да. Манай найруулагч бас тастаал өгөх бах тий. Одоо энэ цагаан энэ хөшөө чинь доор нь бол аврах том эргэтэн байгаа байхгүй юу? Тэрийг тастаал харуулчихлаа. Гарынх нь хоёр гар нь байхгүй болсон цагаан өшөө юу? Энэ чинь доор айгуу том эргэтэнтэй байгаа байхгүй бас. За тэгсэн чинь бас дахиад нэг зураг байгаамаа. Ханан дээр зурсан зураг. Мангар том эргэтэнтэй энэ баг өөрийнхөө хөлнийх шиг юм урт хэмжээтэй. Тийм биш тий. Энэ ханы энэ зураг бол бүр алдчихээн тий. Тий энэ болохоор нөгөө яг хитрүүлсэн эротик дүрслэл юм шиг боловч нэг талаараа нэг тийм хошин өгөөдсөн юм шиг харагдаад байгаа. Ааха. Тэгээ зарим зурган дээр нь бүр хоёр эргэтэнтэй зургууд ч гэсэн бас байдаг гинэ. Хоёр эргэтэнтэй. Тий. Зөө. Тэг ер нь л бол ингээд ургацтэй үржил шим их байх болтугай. Ургац зарим байгээ гээл эргэтэн үний эргэтэн гэж нь та нарын нууц эргэтэнг дахин шүтдэг л газар байна да. Уул нь та нар уламжлалаад авах хэрэгтэй байна. Харин энэ тэр аврах том эргэтнийг хармаар л энэ Эрик агчиг энэ уул нь харуулмаар л энэ нааж. Энэ сүүлийн энэ зурган дээр яг нөгөө тэр толгойн цохицсан биш үү? Тийм бэ. Энэ яг нөгөө эргэтнийхэн толгой нь яг гарынхын доор гараад ингээд цохицсан байна. Ингээд боддоо. Эргэтэнтэйгээ зурцсан байгаа байхгүй юу? Бас арай л гэтрүүлжээ. Гэхдээ энэ яалчгүй нөгөө сахиуслан шүтээд байгаа болохоор ингээд бахархалт байдлаар илүү томруулж гаргаж ирэх буран бүтээлчл байгаа байна тийм. Одоо энэ тэгээд уг нь бол энэ чинь олон нийт дэлгэцтэй зургууд тэгээд манайх энэгээр үзүүлчих болохгүй юм байлгүй дээ тийм. Одоо найруулагч миний энэ унших гэж байгаа хэсэг дээр байгаа энэ нэг гудамжны зураг байна. Энийг бол зүгээр гудамжны зураг юм чинь бүтнээр нь тавих бах. За энэ зураг юу вэ гэхээр Лупанаар буюу тухайн хотын тухайн үеийн эмсийн хүрээлэн байсан юм байна. За Помпей хамгийн алдартай олдууруудын нэг бол Лупанаар буюу биеийн үнэлэгчдийн байр. За энэ хоёр давхар нийтдээ 10 гаруй жижиг өрөөтэй ханандаас одоо бэлгийн үйл ажиллагаа ингээд хийж байгаа ингээд дүрсэлсэн зурагтай байсан юм байна. Одоо энэ найруулагч өгсөн энэ гудам одоо энэ Помпей хот чинь ингээд бүр ингээд малтагдаад ингээд бүр яг их хөвөр яваад баг ил гарч штэ. За хари. Тэгсэн чинь одоо яг энэ гудамж одоо энэ байр харуулж байгаа энэ байр бол тухайн үеийн эмсийн хүрээлэн байсан юм байна. За ингээд зарим зураг нь ингээд үйлчлэгээний төрөл ингээд бүр одоо бэлгийн ажлын байрлалыг хүртэл ингээд харуулсан. Тэр нь каталог маягийн нэг тийм чимэглэл байсан юм байна гэдэг тийм таам төвшүүлж байгаа юм байна л да. Тэгэд энэ ханан дээрх бичээсүүдийг уншихад бүр илүү сонин гинэ. Зарим нь үйлчлүүлэгчдийн нэр, зарим нь үн ханшийн, зарим нь нөгөө магтаа сэтгэл өгөө маягийн үгсээ бичээд үлдээчдэг. Бараг нөгөө сал тусалтын дэвтэр шиг юм аа ханан дээр бичээд үлдээчдэг. Ийм бичээсүүд гарч ирсэн гэж байна. Тухайлах юм бол тайлж уншсан чинь нь штэ. Энэ бүсгүй тийм үнэтэй. За тэр нь илүү сайн мэн гэх тийм бичээсүүд бичигдсэн байсан гинэ. Ханан дээр. Тэгээд ингэснээр Помпей Лупанаар буюу одоо энэ эмсийн хүрээлэн бол зөвхөн ийм нууцхан газар биш. Харин ч бүр хотын амьдралын ил тод ерөөсөө л байж л гэдэг нэг үйлчлэгээний газар байсан нь шууд ингээ ойлгомжтой болчихно гэж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Тэгээд ханын зургуудыг нэг бүсэл ингээ детальчж авч үзье гэж чинь. За эхний зурагт модоо орон дээр хөвтөж байгаа эрэгтэй заяа. Түүний дээр суусан эмэгтэй хоёрын байрлал хөвтөж байгаа эрэгтэй дээр нь суучихсан ийм байрлал байгаа байхгүй юу? Эмэгтэй цээж хэсгээрээ ингээд тууз мэт ийм жижигхэн хувцастай утсан маягийн. Харин эрэгтэй нь бүрэн нүцгэн. Тэгээд харцнаас нь зөвхөн хүсэл төдөг ийм халуун дулаан харилцаа энэ яг л тэр үйл явдаг илтгэсэн гоё айгуу тийм дотн мэдрэмж анзаарагддаг юм харцнаас нь. Шинэ чи хоёр хүн юм уу? Гуруулаа юм шүү. За мэдгүй. Гуруулаа гэдэг юм шүү. Гуруулаа юм тий? Харин гүйл биш тий. Үгүй. Гуруулаа юм шүү. Энэ нэг нь доор нэг юм шүү. Үгүй. Хоёулаа юм байна тий. Хоёулаа байгаа. За. Тэгээд яг л энэ хоёр бэлгийн ажлаа хийж юм л да тий энэ зураг дээр бол. За ингээд өрөөний одоо дээгүүр нэг тийм өнгийн тууз энэ чимэглэлүүд ингээд цэцгэн чимэглэлүүд ингээд зураад үлдээсэн байгаа. Тэгэхээр энэ зураг зүгээр нэг үйлдэлийг биш харин бүр баярын үеийн уур амьсгалыг харуулах гэж зорьсон тодорхой байгаа байхгүй юу? Өнгийн тийм илтгэсэн. Эсвэл одоо эмсийн хүрээлэнгээ ингээд чимэглэж гоё ирчүүдийг татдаг байсан ч юм уу те. За ингээд
Зөвхөн бас эротик дүрслэл биш. Өрөөг гоёод зочдын анхаарлыг татаж энэ уур амьсгалын өдөөх тийм зориулттай уран бүтээл байсан байгаа. Тийм Ингээ археологчдын үзэж байгаагаар ийм зургууд бүр хэд хэдэн зорилготой байж болох юм а гэж таамаглаж байна гинэ. Нэгдүгürt тэдгээр нь үйлчлүүлэгчдэд зориулсан нэг төрлийн каталог байсан байж мэдх юм. Өрөөнд ороход ямар үйлчлэг авах боломжтой. Энэ өрөө бол ийм зурагтай юм чинь ийм үйлчлэг авнаа. Бүр цаанаас анханаас нь шууд. Тий, өрөөнийх нь зориулт байгаа байхгүй юу. Тэгээд хоёрдугаарт ямар таамаг өгөхөөр энэ бол яалтчгүй зүгээр чимэглэл юм аа. Энэ зүгээр л уран сайхны тийм уламжлалт арга барил байна. Ханан дээрх зураг өрөөний уур амьсгалыг нь гоё зөөлрүүлж, үйлчлүүлэгчийн ингээ сэтгэлийг ингээ илүү гоё хөнгөн болгож юм хөөсрүүлдэг те. Илүү тийм гоё болгодог гэж үзсэн байхад гуравдугаарт энэ зарим зураг бол хэтрүүлэг зүгээр өгөө хүртэл байна. Энэ зүгээр хэтрүүлэгтэй тухайн нийгэмд бол эротик урлагийг зөвхөн хүсэл тачаал биш. Зүгээр юм хошин хөгжилтэй нэг элемент болгож харуулж ингэж ашиглаж ийсэн юм байна штэ гэсэн тийм таамаг байдаг юм байна. Тийм байна. Яг гоо зүгээр энэ зургийг харахад эхэндээ ичмээр юм шиг хит задгаа санагдчихэж болох юм. Гэхдээ жаахан гүнзгийрүүлээд ингээ харах юм бол энэ яг тэдний хувьд амьдралын нэг өнгө зүгээр л нэг ажил хөдөлмөрийн нэг хэлбэр энийг л илэрхийлсэн ийм зураг байна гэдэг нь ойлгомжтой болно. Ингээ яг үү 2000 жилийн өмнө шүү дээ энэ хот маань сүрсэн нь тий. Гэтэл энэ зураг өнөөдөр биднэрт ингээд тухайн амьдралын дуу хоолойг авчирч үзүүлж штэ. Тэгэхээр л энэ үнэхээр алдартай байгаа байхгүй юу. Энэ эмсийн хүрээлэнгийн жижиг өрөөнүүдэд иймэрхүү энэ зураг маш олон байгааг археологчд олсон байна. Тэгэл ерөнхийдөө давчрын ингээд тайлбарлах юм бол нэг зурагт ингээд хэвтэж байгаа эмэгтэй эртний нартлаас нь түүний ингээд яг ингээд арын байрлалтай байгаагаар ингээд тийм байна. Энэ гэхдээ гараа далгаацсан бах юм өгзгийг нь алгадаад байна штэ. Тэгээд байгаа юм шүү. Өгзгийг нь алгадаад л ард нь ингэсэн гэдэг тийм арын байрлалтай тийм бэлгийн ажил үлдэж байгаа хоёр этгээдийг дүрсэлсэн зураг байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр чи энэ зураг болохоор яг энэ өрөөнд орж иж үйлчлүүлж байгаа хүнийг илүү өдөө хатгадаг тийм дор хослын өдөөх тийм сэтэлжүүлж шүү дээ. Орлогоо нэмгэсэн л бас нэг тийм арга байгаа байхгүй юу? Энэ гэхдээ урлаг болоод одоо үлдсэн тийм. Тийм байна. Тийм чинь одоо нөгөө юу яаж штэ тий. Одоо манайрны 79 дэх он гэдэг чи юу хүчнөө 100 жилийн өмнө ингээд ийм гоё чөлөөтэй байсан байхгүй тий. Одоо өөр нэг бас нэг ханын зураг байна. Өөр өрөөний. Энэ дээр болохоор эрэгтэй хүн нүцгэн эрэгтэй хүн суугаад өвөр дээр нь эмэгтэй хүн өөдөөс нь хараад ингээд суугаад мөн бэлгийн ажил үлдэж байгаа ийм зураг байгаа байхгүй юу? Урд урдаасаа байрлал юм байна тий. Эмэгтэй нь суугаа байрлалтай юм тий. Ингээд эмэгтэй нь эрэгтэй рүүгээ ингээд бүхийгээд өвдөг дээр ингээд суудсан. Эрэгтэй түүний ингээд тэврээд ингээд өөрлөгөө ингээд татаад ингээд яг дотн харьцаанд орж байгаа яг ийм үйл явдлыг харуулдаг шүү дээ. За өөр нэг зураг байна бас. Хосууд орон дээр арай өөр байрлалаар дотн харьцаанд орж байгааг харж болно. Эрэгтэй нь дээшээ харан хөвтөж байгаа бол эмэгтэй нь орны хөл рүү хараад түүний өвөр дээр суусан буюу одоо эрэгтэй нь ингээд дээшээ авч яваад эмэгтэй нь буруу хараад дээрээ суусан байна шүү дээ. Тийм байна. Яг энэ байрлалаар бэлгийн ажил хийж байгаа энэ зургийг дүрсэлж үлдээсэн байна. Гоё байрлал шүү. Тэгэхээр чи энэ тухайн үед ямар гоё байрлалаа тий. Тухайн үед ингээд одоогийн нөгөө энэ секс байрлал чинь тухайн үед бас л байж л байсан байгаа байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс тухайн үед энэ бэлгийнх нь энэ ажил, бэлгийн соёл гэх юм уу те энэ мэдлэг мэдгэдэгхүн өнөөгийн мань мэдтэйгээ ижил яг адилхан үйлчлэгээ авдаг, сэрэл мэдрэхүн яг тэгж хөдөлдөг байсан байгаа шүү дээ. Энд чинь бол ихтэй ингээ харахаар нэг Камасутра шиг юм тий. Яг ингээ байрлалуудыг харуулж байгаа. Нэг тийм секс байрлалын зөвлөгөөч өгöd байгаа юм шиг тий. Харин тийм ийм байрлал шүү. Мэдрэгдэхэр байгаа байхгүй юу? Эндээс харах юм бол эртний ромчуудын хувьд секс бол зүгээр нууц ичмээр зүйл биш байгаа байхгүй юу? Харин зүгээр нэг амьдралын нэг хэсэг. Хүн орж дөөдөг, гарч л байдаг, дэлгүүрээр ороод гарч байгаа юм шиг. Ийм байдлаар хүлээж авдаг байсан байна манай помпечууд. Харин тийм байсан байна. Айлын хүмүүс ийм айхтар ийм гоё юм хийгээд үлдээсэн бэ штэ. Ваа тэр юу ярьж байгаа. Тэгэхээр ханан дээр нь ингээд өгцгийг алгадаад араас нь ингээд бэлгийн ажил хийж байгаа зураг үлдээнэ гэдэг бол одоо бол багийн газар тийм байхгүй зү. Байхгүй хаа. Байлаач гэсэн бас нууц далд хэлбэрээр үүд хаалга хааж арын хаалгаар оруулж моруулдаг ийм газрууд байгаа болохоос биш. Энэ үед чинь бүр ил задгаа гоё байсан байгаа байхгүй. Харин тийм байна. За миний тайлбарлах зургууд биш штэ. Энэ нь болохоор нөгөө нийтийн халуун усны газар гэж байгаа байхгүй юу?
Одоогийнхоор бол одоо нөгөө манай соёл моёл юм уу? Яг тийм газрын одоо хан дээр нь бас битүү эротик зургууд байдаг гинэ. За тэгээд бас л нөгөө хосуудын янз бүрийн байралтай. За тэгээд бүр заяа яагаад юм чи наад байрлж өстой гой байрч гэж би юм ярьж гэд гур гацсан гинэ. Оонагста гацтал хэллээ гэж. Йоо. Хаяа гацаачдаг байгаа шүү. За. За тэгсэн чинь тэр нийтийн халуун усны газар байгаа зургууд гэж штэ хан дээрх зургууд. Тэр чин бол бас нөгөө адилхан юм хэтрүүлэгтэй нөгөө том эргэтэн бүхий дөрүүдтэй заяа. За. Тэгжсэн чи бүр group sex гэдэг. Вау, тийм үү? Тийм. Амар урт зураг байлаа одоо манай найруулагч бас болж штэ гэдэг шүү. Тэгэхээр ч одоо ингээд шиг. нийтийн халуун усны газартал зүгээр ерөөсөө ингээд зургууд зурсан байгаа хэрч энэ ромчууд бол үнэхээр эротик урлаг нь бүр үнэхээр өндөр хөгжсөн өдөр тутмын амьдрал нь ингээд яг одоо нэг юу гэдэг сүүлд гарсан нэг бүлэгээрээ байдаг Спартак сүүлийн үеийн Исчин болоодын тухай яг эротик нэмэх 21 англи дээр явдаг кино байдаг шүү дээ. Тэрэн дээр чинь одоо тухайн үеийн тэр ихс дээдсүүд боолуудаа авчираад нэгэндээ бэлэглээд өөрснөө хоорондоо ингээл нохоо хаас ингээл бэлгээ үйл хийж байгаа энэ тэр нь бол тэр кинонд дүрслэгдэн шүү дээ. Тэгэхээр яг энэ помпо энэ зурагнаас авч тухайн үеийн нийгмийн байдал ийм байсныг харуулсан байж шүү дээ. Одоо тийм байна. Эндээс санаа авсан юм болоо даас. Тэгээ энэ одоо нариулагч Цус ба Элс гэдэг кино шүү дээ. Цувралаараа. Нариулагч өгсөн байгаа зураг нь шүү дээ. Би харин тэгвэл тэр киног үзэх юм. За. Энэ ингээд айгу бүдгэн харагдаж байгаа боловч одоо тэр дээдлийнх нь энэ ингээд энэ гурван орон дээр бол одоо үзэж харж штэ. Тий, энэ орнууд дээр байгаа зургнууд дээр заяа тэр 3 дахь дээр нь жишээлбэл тэр 5 гэдгийнх нь дээдлэлт байгаа. Тэн дээр чинь 3 хүн байгаа аахгүй юу? Тийм үү? Тийм. Тэр чинь харин нөгөө group sex үзүүлээд байгаа. Тийм бэ. Энэ найруулагч маань яг толгой хэсгээр нь бас цензуртсан болохоор тэгээд энэ тий. Харин тийм. Тэрнээс биш энэ хоёр эрэгтэй хүн нүмүү эсвэл дунд нэг эрэгтэй араасаа байсан ингээд эмэгтэйгийн араас хоёр эрэгтэй залгахтаа байгаад байгаа. Тэгэхээр чи хоёр эрэгтэй төгсөрцөн байсан юм байна тий. Уян зурган дээр чинь угаасаа энэ 6 дугаар зургийн дээдлэлт байгаа энэ голд байгаа хоёр чинь бас хоёр хүн биш 3 4 л шах юм байна шүү дээ. Харин тийм ээ. Ингээд энэ чинь ингээд нэг нэгээр юм жижигхэн дүрслэл ш бүгэл үтэ ингээд цуврал зохион байгуулалттай зураг байгаа байхгүй юу? Тэгээ одоо дээд хэсэгт нь олон хосууд ингээд янз бүрийн байрлалаар одоо татна харилцаанд орж ийн л та. Тэгээ нэг нааталт нь болохоор ром тоогоор дугаарлцсан ван нолтой нэг тийм том хайрцагнууд харагдаад байгаа. Тэгэхээр тэр нөгөө халуун усанд ордог хэсэг юм шиг байгаа. Тэгээ ингээд одоо детальчлаад бүр харах юм бол заяа. Нэгдүгээр вааны харалтаа бүсгүйн дээрээ гарсан зураг байгаа. Харин 3 дахь вааны харалтаа болохоор эмэгтэй нэрхтэйдээ амаараа таашаал өгж байгааг харуулж байгаа. Тийм үү? Одоо энэ нэг дугаарлцсан байгаад байгаа штэ. Тэр дугааруудын чинь дээдлэлт нь яг ондоо зургууд байгаа байхгүй юу? Ваа, тийм биш тийм. Дөрөвдүгээр баан гэдэг байгаа штэ. Одоо тэрэн дээр бол яг хосоод эсрэгээрээ эрэгтэй нэмэгтэйдээ таашаал өгч байгаа. Тийм бэ. Ил задгаа байсан юм байна. Энэ бүр яг эрэгтэй эмэгтэйгээ аман таашаал аман секс хийж штэ. Тэгж байгаа. Нөгөө хажуудалт нь болохоор эмэгтэй нь эрэгтэйгээ бас аман сексээр таашаал өгч штэ тий. Тийм, яг зөрүүлсэн байгаа. Тэгэнгүүтээ тэрний дараа ихтер болохоор миний саяны хэлсэн гуруулаа байгаа байхгүй юу? Бас уу? Тийм. Манай помпойхон болсоо балаа авчихсан юм юу? Тэгэнгүүт 6 гэсэн дугаартай баан нь штэ. За. Тэрнийх чинь бол бүр дөрүүлээ байгаа. Энэ ёстой үзэх юм үзчихэд өгсөн хүмүүс үү тий. Бараг өгсөн болж ирэх гэдэг чи. Яа. За тэгэхээр чи одоо энд ингээд ийм хил задгаа зургууд байна гэдэг чинь ер нь иргэдэнд энд усанд орох гэж ирдэг байсан юм уу? Эсвэл өөр юм хийх гэж ирдэг байсан юм уу? Ирэлцмээр байгаа. Зугаацлын орон байсан байна. Харин тийм байна. Энэ бол өстой бурхан бомбын орон байсан байна. Өстой янз юм байна. Пэш. Тэгээ эн чинь хамгийн ихний ваан дээр чинь юу байсан юм бэ? 2 3 4 5 6 хамгийн сүүлийнх дээр нэг ганцаараа хүн байгаад байна тий. Тэр нэг дөрүүлээ байгаа чинь бас ингэж байгаа байхгүй юу? Хоёр нь хоорондоо үнсэлцээ тэгэнгүүт нөгөө хоёрын нэг нь араас нь дахиад нэг нь араас нь хийцэн ингээд араасаа хэлчихэж байгаа хоёр нь хоорондоо ас дундаа үнсэлцээд байгаа юм уу? Яг нэг тийм дүрслэл байгаад байгаа. Ёстой садар дүрслэл байна тий. Ёстой жинхэнэ алдаг газар байсан юм байна. За Помпейд болохоор Венус буюу нөгөө юу гэдэг лээ?
хайр дурлалын бурхан Захиусын тэнгэрч гэдэг үлээ те. Тийм. За тэрний дүрслэлд бас маш олон тохиолддог юм байна. Олдсон юм байна. Хайр дурлал гоо сайхны бэлэгдэл юм байна шүү дээ. Зарим айлын жочны өрөөнд Венусийн зураг байхад заримийнх нь унтлагын өрөөнд, заримийнх нь хашааны буланд хүртлийн Венус бурхны зураг ингээд бурхны гэх юм уу, бурхны элчин гэх юм уу те. Энэ зураг нь байдаг юм байна. Энэ яг болохоор энэ тухайн эзний, тухайн айлын нэр төр, соёл боловсрол гол зүй мэдрэмжийг нь харуулдаг байсан юм байна л да. Зарим Венусийн дүрслэл нь уян зөөлөн романтик бол зарим нь бас шууд эротик өнгө өстэй. За энэ хоёрын зэрэгцэл нь ромчуудын эротик гэдэг ойлголт бол зөвхөн хүсэл таашаал биш, хайр дурлал ариун байхын илэрхийлэл бас байсныг харуулж байгаа юм байна л да. Ингээ бурханлаг болгоод ингээ бурхны элчээр дүрсэлж гэр чинь те. За эхний зураг болохоор энэ нэг гараад ирсэн үү те. Марс болон Венусийн байшин гэдэг энэ байшингаас олдсон юм байна. Ой, Марс. Тий. Манай сонсогч Марс. Марс болон Венусийн байшин гэдэг нэгт хаягтай бүр байшин биш, хаяг нь тийм байсан гэж байна. За. Энэ хааны зурагт Венус бурхан биеэ ил гарган гоо үзэсгэлэнгээ гайхуулж сууж байна. Ард нь Марс бурхан мөрөн дээр нь гараа тавьж хайртай бүсгүйг хажуу зогсоно. Харин жигүүртэй Купидон тэдний дэрэгдээс инээмсэглэн зогсож хайр дурлалын хүчийг баталж буу юм мэт ийм зураглал байна. Энэ Купидон гэдэг чинь Сахиусын тэнгэр юм байна те. Тийм. Марс чи ийм царайтай залуу юм уу те. Тийм байна. За энэ бол хүч чадал хайр хоёрын холбоог харуулсан зураг байна. Помпеон иргэд ийм дүрслэг гэрийнхээ хананд их олноороо байрлуулдаг байсан юм байна. Энэ нь зөвхөн гоо үзэсгэлэн биш, аз жаргал бас хамгаалалт нэр төрийг бэлэгдэж байсан гэж үздэг юм байна. За бас энэ ч гэхдээ харахад бол ер нь юу вэ те, тэр далавчтай хүүхэд энэ төр байхаа болохоор ялчгүй л яг нэг Сахиус бурхан харин тийм. Гэхдээ нөгөө эмэгтэй хүнийг бол их гоо үзэсгэлэнтэйгээр гоё төсөлсөн байна тий. Тэгээд нүцгэнгээр нь зөвсөлсөн байгаа болохоор эротик өнгө аястай. Яг ийм одоо бурхнаа нүцгэлээд ингээд харуулна гэдэг чи одоо гоо зүүн таашаал эротик тэр нөхдүүдийн одоо үнэлэмж одоо өндөр байсан байгаа байхгүй тийм байна. За ингээд дараагийн хамны зурагт Венус бурхан далайн том хясаан дээр хөвтөж байгаагаар дүрслэн бас мөн чармаа нүцгэн. Энэ өстө гоё зураг шүү дээ. Тэгээд нүцгэн бие тайван боловч өдөө хатгсан ийм байрлал эргэн тойронд нуга далайн бурхад бас нөгөө нэг жижигхэн Купидон буюу нөгөө хайрын бурхан гэдэг чинь далавчтай тийм. Энэ бүгдийг нэг зэрэг нэг дор илэрхийлсэн. Энэ бол эмэгтэй хүний гоо сайхан хайр дурлалын хүч хоёрыг одоо нийлмэл гэж тайлбарладаг юм байна л да. За яг ингээд ийм зургууд зөвхөн ханын чимэглэл биш, харин ч бүр бурханлаг тийм ажлын хэлбэрээр илэрхийлэл болж байсан юм байна гэж дүгнэж байна. Энд тэгээд яаж ийм гоё өнгө будаг нь ялгарсан ингэж гоё зураад тэгээ хадгалагдаад үлдсэн байдаг байна тий. Магадгүй энэ Помпей хот хэрвээ сүрээгүй байсан бол энэ уламжлал өнөөдөр хүртэл ямар өндөр түвшинд хөгжсөн байх бол гэдэг бас сонир шүү тий. Харин тийм ээ тий. Одоо тэр манай 99 79 оны юмыг хоёулаа уншиж байгаа шүү дээ. Харин тийм. Гэтэл ийм хоёулаа гайхаад бишрээд пүүпаа гэж их бодоход одоо тэр энэ хөгжил хэрвээ ирсэн бол бүр гачин болж байгаа юм байна. Галзуу байх галгал шүү дээ. За тэгээ нөгөө хан дээрх бичээсүүд гэж чи түрүүн яриадсэн шүү дээ. Тий. Янз янзын битцэн байдаг гэсэн ингээд. Тэгсэн чи тэр чин болохоор ингээд одоо өнөөдрийн сошиал байдаг гинэ. За. Facebook мөн Twitter, Instagram дээр байгаа юм шиг. Пост тавиал комент үлдээг лөө. Тий, яг тэгсэн юм шиг. Тэрэн дээр нь болохоор яадаг гэсэн чи би түүнд хайртай. За. Энэ бүсгийн хамгийн сайхан гэл. Тэгснэ энэ үйлчлэгээ тийм үнэтэй гэж мэгээлтэй ингээд янз янзын бичсэн байдаг юм байна. Хүртээж байна. Зарим нь болохоор тийм амар югэтсэн юм шиг, зарим нь болохоор ингээ бахархсан. Зарим нь бол яг жоохон доромжилсан өнгө аястай бичигнүүд ч бас байдаг юм байна л да. Тэгэлгүй яг хүний л амьдрал. Аль нь л байгаа. Гэхдээ одоо ерөөсөө энийг нууцлаагүй харин ч хан сийлээд үлдээсэн соёлынх нь одоо илэн талангүй тэр талыг нь тод харуулж байгаа. За тэгээ ханы зургууд одоо хідүүлээ хөшөөнүүдийг нь харж эротик урлаг ямар байсныг нь сая ойлгож авлаа шүү дээ тий. За тэгсэн чинь зөвхөн ханаар чимэглэсэн зураг сэлбэрээр хязгаарлагдахгүй. За. Сексийн үйлчлэгээтэй холбоотой бүр ингээм практик хэрэглээ байсан гэдгийг археологийн олдор нь харуулд юм байна л да. За юу олдчихвоо гэсэн чинь спинтрия гэж нэрлэгддэг жижигхэн металл читонууд гинэ. Медальон гэдэг тиймэрхүү л байна. Юу зоос шиг гэсэн мөртлөөс дурсгалын маягтай. Нэг талдаа тоо бичсэн байдаг.
Нөгөө талдаа нөгөө байрлалуудыг дүрсэлсэн байт юм байна. За. Ийм дээ. Оо тийм биш тий. Бүр энэ Камасутра байна шүү дээ бүр тийм ийм олон зооснууд олцсон байгаа байхгүй юу. Тэгээд зарим түүхчд болохоор энийг нийтийн баануудад хувцас солих өрөөний Оо шүүгээр манайха одоо яг энэ зоосон энэ медальонууд нь ингээд яг тавигдлаа. Энэ бол зүгээр Камасутрагийн зоосон судар байна энэ. Ааха. Тий. Одоо тэгээ энэ чинь нөгөө талд нь тоонууд байгаа гэдэг байгаа штэ. Тийм байна. Тэгэхээр тэр тоонууд нас их чухал юм шиг байгаа. Тэгээ энийг болохоор яаж хэрэглэдэг гэсэн бэ гэхээр түрүүний нийтийн усанд орох газрууд нь штэ. Тэндээ болохоор хувцас солих өрөөний шүүгийг тэмдэглэхэд хэрэглэдэг байсан гэж таамаглаад үзээд идэг юм байна. За. Тэгээ эсвэл зарим нь болохоор энэ бол биеийн үнэлэгчдийн газрын ийм зооснууд нэг ёсны үйлчлэгээний тасалбар байсан байх магадaltaй ч гэж үздэг юм байна. За магадгүй те нэг хүн мөнгөн зоос биш зүгээр ийм чөтөө авчираад ийм зоос авчираад тийм нөгөө лапанартер нь орж ирээл хан дээрх зургуудыг харж байгаа л өөртөө таалагдсан үйлчлэгийг сонгоод энийг өгчнө. Дүрслэлэр нь ямар үйлчлэл хийхээ илэрхийлээд тоогоор нь эсвэл өрөөний дугаарыг байсан юм шүү дээ. Би бүр атаарчлаа. Ийм үйлчлэг одоо хүртэл байхгүй зү. Тийм тэгээ тоо нь болохоор өрөөнийхэн дугаарыг заадаг. Тийм. Ийм байсан байх магадaltaй гэж байгаа. Өндөр юм байна. Тэгээ ингээ бодохоор ч Помпей сүрлэр энэ одоо үнс чулуу одоо дарагдсан үнс чулууны доороос гарч ирж байгаа энэ жижигхэн металлууд хүртэл бол айгүй үнцэнтэй чухал байсан байгаа сте. Тийм. За энэ Помпей олдруудын дундаас шүү дээ. Хамгийн их маргаан дагуулдаг. Дээрээс нь маш олон хүнийг гайхшруулдаг нэг хөшөө байна. За ёо. Энэ бол Пан гэдэг нэртэй бурхан юм байна. Тэгээд Пан ба Яма гэдэг дүрслэл заяа. Манай Пан гэ бурхан маань Яма янзалж ийн энэ бүр. Яма янзалж ийн дээш нь харуулсан. Яматай юу яаж? Яматай бэлгийн ажил хийж ийн. Антантай хөрцөл үлдэж ийн гэсэн үг. Аимшигтай энэ дүрслэл бүхий энэ. Тийм биш. Хэлбэр хийц бол амар уран нарийн бүр ингээд бодит мит ингэж яахтар хийсэн байна. За одоо энэ зургийг бол яг доод хэсгийн дараад найруулагч тавьсан. Манайха ороод хараараа энэ Пан гэдэг нөө Яманы юг нөө Геркулесийг бэлтгэдэг нөхөр байдаг шүү дээ Google-тэн дээр. За тийм. Геркулесийг нэг юу муутай мангасуутай байлдахт нь дасгалжуулагч нь хийдэж шүү дээ. Коуч нэг гэдэг нэг Яма бийтэй нөхөр. Тэр чинь одоо жинхэнэ Ямаг одоо энэ ч майлуулж шүү дээ. 1752 онд археологчид Папирусын вилла хэмээх томоохон байшингаас энэ жижигхэн хөшөөг илрүүлсэн байна. Энэ хэлбэр хэмжээний хувьд бол жижигхэн юм байна. Эхэндээ малтлага хийж байсан хүмүүс бүр итгэж ядаад бүр нуух гэж оролцсон гинэ. Шоконд оруулсан юм шүү дээ. Тийм байна тий. Энд гэхдээ бүр слаг хадгалагдчих үзсэн юм байна тий. Яг ямар дүрслэл өрөхө түрүүний миний хэлдэг. Тэг ямаг дээш нь харуулдаг нь яа тийм нөгөө бурхтын нэг болох Пан маань Ямата дотны харилцаанд орж байгаа дүрслэгдсэн байгаа байхгүй. Пан бол эртний Грек Ромын домогт байгаль үржилсэн хүсэл тачаалын бэлэг тэмдэг болсон бурхан юм байна. Ингээд түүнийг ямагт хүслээ барьж дийлэхгүй эрх дураараа явдаг хүний болон амтны шинж хосолсон биеэр гаргаж илэрхийлдэг байсан юм байна л да. Харин энэ бүтээл дээр бүр тэр бэлгийн хүсэлтэд автан хүн ба амтны заагийг ч үл тоомсордон бодит амьд ямааг ингээд дээш нь харуулсан Яматай хөрцөл үлдэж байгаа ийм баримл олцсон. Үнэхээр зочирдмоор үнэхээр энэ ямар зүй зохисгүй үйлдэл гэж харагдахаар ийм бүтээл тухай. Нөгөө Ямаа маань бүр хүн жаргацсан царайтай юм биш. Ямаанд натархад юм ааш. Харин ёо тэгээ энэ бурхан маань ч одоо өөрөө юу айхтар хөрх ивэр мивэртэй чинь тий. Тий штэ. Энэ ч угаасаа Ямаа бийтэй Ямаа туурайтай ч үлээ тийм хүн мэгтэй мөртөө. Ивэртэй үүдээ штэ эвгүй ч юм шиг сонирхолтой юм а яаж ингэ сэтгэж хийдэг байна. Харин тий. Ямаа бол үний эмгтээлэг байна тий. Нүд мүдэ анж бэнцэн талмаарсан байгаа юм шүү. Таашаагаад байгаа юм шүү. Харин тий. Гэхдээ яг энэ зохисгүй гэдэг энэ баримлыг яг тухайн үеийнхэн сэтгэл зүгээр ингээд харах юм бол сэтгэхүй нийгмийн сэтгэхүйг нь харах юм бол ичгүүртэй зүйл биш байсан гэдгийг нь ойлгож байна. Харин ч байгаль дур хүсэл хоёрын нэгдэл үржил шимийн бэлэгдэл байсан гэж судлаач одоо тайлбарж байгаа юм. Яагаад гэхээр нөгөө нэг бэлэг эрхтний шүтээл байгаа тий. Пан гэдэг маань өөрөө хүм байгаль амтны дундын зохицолтгооноос үүдсэн бурхан гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ магадгүй Яматагаа ч юм шиг. Гэтэл дээш нь харуулаа ингэж ягаар хүн хүнтэйг ээч юм шиг. Ийм салаа нэг тийм сонин агуулгаар тайлбарлагдах гад байна гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ хөшөөг 19-р зууны турш юусоо нийтэд огт үзүүлээгүй юм байна. Ахаа байсан 1700-ийн донд олсон шүү дээ энэ чинь. Тэгээ Неаполь хотын археологийн музей нуус тахимд нь хадгалж байгаа юм байна.
За зөвхөн тусгай зөвшөөрөлтөө хүмүүс нэвтэрч ордог. Гэхдээ ихэвчлэн эрдэмтэн судлаачдл энийг хардаг байсан юм байна. Харин одоо энэ болохоор яг энэ цаг үед бол одоо нээлттэй олон нийтийн бүтээл болж Помпей эротик урлагийн хамгийн дүүлэнтэй жишээнүүдийн нэгээр албан ёсоор тооцогддог юм байна. Жижигхэн хөшөөгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо би энэ гэхдээ айгүй юу хурц дүрслэлтэй юм тий. Харин тийм яг ингээд доошлуулаад ингээд ориг биетээр нарах юм бол бүр яг бэлгийн ажил хийцэн энэ одоо ямааны тэр өрчхөн эргэтэн лүүн манай нөгөө бурхны маань эргэтэн тавьгаад орцсон харагдаж байгаа. Харин яг бүр харин тэгээд байна. Тэгэхээр одоо бид нар пүү па яана энэ гэдээс нөгөө нөхдүүд маань тухайн үеийн сэтгэхүй бол ийм амар илэн далангуу байсан гэхэд тэр ханын зураг цаашаа юм байна тий. Өстө цаашаа юм байна. Йоо. Одоо тэгээд эн чинь шин гоё сонирхолтой олдруу дахин гарч ирээл байгаа юм биш үү тий. Энэ мэтийн баримлаас цаашаа бүр дахиад илүү юм гарч ирэх байхаа. Байгаа бах уу. Эн чинь нөгөө нэг үнс нурман дарагдсан байгаа нь малталгаар яг ингэж илэрхэр чинь яг тэр оргиороо гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд дээрээс нөгөө нэг хүний бие хаа чин за хүний ч юм уу малын ч юм уу амтны нөгөө үнсэн дарагдаа тэгээд тэр нь ингээд яг хэлбрээрээ тэр доороо байгаа штэ. Тэн гутал дээрээс нь ингээд ийм халуун тийм хэлбэр бүхий юм зутгаад тэгэн гутал нөгөө зутгаад эвдлэн гутал яг нөгөө нэг хүний байсан орон зайд нөгөө дээрээс нь зутгаж орж иж байгаа шингэн маань дүүрэхээрээ хуруу хувс мумстай бүх юмтай ингээд хэвлэлцэн юм шиг гэж олдорууд нь гарч ирж байгаа байхгүй. Харин тийм байна л да. Одоо тэгээ Помпей одоо л байсан бол өстой гоё хот байхсан баха тий. Чи бол одоо хоёлаа очиод үдцсэн штэ гэл ингээл ярээ сууж ахал. Харин тийм байна л да. Манай одоо энд байгаа олон сонсогчдод энэ дэлхийн нийтийн бүр зөөчлийн бүс болчихсон байж байгаа тийм том одоо зугаацлын төв байх байжээ. Харин тийм. Сая тэгсэн чинь энэ яг ямаа мөн үү хонь юм биш үү гин. Нэр харсан чинь нэр энэ юу лээ ямаа чи юм навшгар байх байдаг үстэй уг нь. За тэгээд өстой энэ Помпейгаас чинь сүүлд олцсон олдурууд гэсэн чинь юм уу гарцсан байл шүү дээ тий. Бүхэл бүтэн бүр тэрэг мэрэг гарч ирээд тийм нэг хүмүүс лаванд дарагдаад тэр чинь хүцэн байгаа штэ. Тэр нь ингээд хамт байсан тэрвэрлдсэн хүмүүс гарч ирсэн юм л шүү. Тийм яг тухайн энэ Помпей гэдэг кино эд штэ тий. Яг тэр галтуулын халуун үнс норм дээрээс нь бүрхэж буугаал тэгээд нөгөө нэг агаарын нөгөө нэг амьсгал харахгүй нөгөө хортхи агаар мандал дарахж байгаа штэ. Тэгэхээр чи хүмүүс хидий зүхтэй гэдэг нөгөө агааргүй болчихор чинь байсан байрандаа ингээд үхтгээд унаад байгаа байхгүй. Тэгээд яг унсан дээрээс нь ингээд хідэн метрийн зузаантай галтуулын үнс нурам дарж бүрхэр чинь яг тэр хэвээр хадгалагдсан байгаа байхгүй. Харин тийм. Тэгээ одоо тэг ер нь бол ингээ хараад ахаар хүүхнүүд эмэгтэйчүүдийг болохоор зүгээр ингээд нүцгэнд дүрсэлт юм байна. Хажуудын дандаа сахиусан тэнгэртэй тий. Тийм байна. Ирчүүдийг болохоор дандаа нөгөө эргэтэнг нь хэмжээшгүй том ингэж дүрсэлдэг юм байна. Тэр нь гэхдээ эн чинь өөрсдийнх нь бэлэг тэмдэг бэлэгдлээсэн гэхээр сахиусгээ шүтчихсэн байхаар ч одоо тэрийг аль болохоор том бахархалтай байдлаар л илэрхийлэхэ бодох байлгүй дээ. Нөгөө нэг эртний бас нэг грек ром ч юм уу дундад зүүнээ нэг уран баримлуудтай нэг жижигэн боожготой нэг нүцгэн хүмүүс байдэн штэ тий. Тэрийг бодвол манай Помпейхон бол өстой алж исэн юм. Харин тий том хийд юм. Өөрөөс нь баг том шахуу эртэн зурчихсан тий. Энэ зооснууд бол өстой сонирхолтой юм байна. Бүр дээр нь их гоё уран цутгасан байгаа байхгүй тий. Одоо яг найруулагч зураг өгсөн байгааг харж байна уу? Энэ баг зоосны цуглуулга юм уу? Энэ чинь нөгөө нэг тэрэг гэсэн. Тийм үү. Тий, энэ чинь нөгөө тэрэгний арал өнгөрсөн жил алдсан гэсэн. Тэрэгний арал энэ гангараан дээр нь хүртэл нөгөөдөл чинь бэлгийн ажил хийж байгаа юу шүү дээ. Харин тийм байгаа энэ хосороо. Тийм товгор одоо чимэглэлүүд байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр чинь тэрэгэн дээр хүртэл ингэж хийдэг гэсэн. Бид бүнхээр энэ бэлгийн ажлыг бол шүтцсэн хүмүүс байсан юм байна тий. Ил задгаа байсан юм байна. Энэ одоо энэ найруулагч томруулаад өгсөн юм шүү дээ. Одоо энэ нэг ногоо өндөөтэй орж ирж байна. Тийм. Ийм л байна да. За өстой үнэхээр сонирхолтой хот юм аа. Тийм байна. Энэ магадгүй ингэж заваарч хагаад харагдсан юм байна дөө. Тэ хэрвээ домгийн үүднээс бурханлаг үүднээс ярих юм бол тэ юм амар хийм бэ чи мал амттай хүртэл ингээл хоорондоо хэд гурваараа ингээл ингэсээр байгаа л тэгэл ер нь бол тэгэл харагдсан байна дөө л гэж би мөхөс би дүгнэлээ гэж. Надад л тэр өгзгөрөө алгадаг чинь бол гоё л зураг хэлээ. Яна ямааны бэлтгэн дуртай юмсан.
одоо авч идэхээр бурхантай хөрцөл үйлцсэн золиг гэж бодогдоод хоолоогоор орох болоо гэх. Яа. Энэстэй золиг юм аа нэрээ. Тэр нөгөө эргэтэнгээ жигнэлээ зогсож яадаг бол бас Тэр бас айгүй сонин шийдэлтэй тий. Тэгээ нөгөө амар талд нь том ингээд эргэтэн. тэгээ нөгөө талд нь ингээд бүр ингээд хүүдийн тийсэн мөнгө зооснууд байгаа бол та тий. Тэгээ тэр чин дээр үед ч нөгөө ингэж гараараа барьдаг хоёр талд нь ингээд тэнцвэрлэж жинэлдэг жинтэй байсан шүү дээ тий. Яг тэр жингээр нөгөөдгийг хэмжээ зогсож яадаг шүү. Йоо за. Бойкот годж эсгинэ. За. За ингээд 19-р зуунд Европын археологчид эдгээр эротик бүтээлүүдийг олж гаргасны дараа хэд задгай химэн үзээд сая ярьсан Пан бурхны энэ хөшөөтэй адил Неаполийн музейд тусгай нууц танхим байгуулад тэндээ хадгалсан юм байна. Яг гоо зүгээр 2000 оноос хойш олон нийтэд бол нээлттэй болж байгаа юм байна. Тэгэхээр одоо Неаполийн музейд гэж штэ. Манайхан энэгээр байдаг бол зорчиж байдаг бол оршин суугчдын бас ороод үзэхэд бас олон нийтэд нээлттэй болчихсон юм байна штэ. Энэ зүгээр байна. За тийм байна. Ингээл одоо цаг хугацааны машин байдаг гэж бодвол бас ингээл давхад нисээд очиод үзчихмээр биш үү те тэд нарыг. Харин тийм. За ингээд Би бол тэр зооснуудаас нь олж аваад гэх таахгүй. зоосон дээр нь цаг хугацааны машин байсан бол би зоосон дээр нь өөрийнхөө төрсийг хийлгэнэ. Харин тэгмээр буржгүйстэй тий. За 22 цаг 52 минут болсноор манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За өнөөдрийн сэдв бол эртний одоо Везуви галт уулын дэлбэрэлтээс болж нуранган дарагдаж тэр чигтээ шууд мөхөж сүнсэн байдаг эртний Помпей хотын археологийн олдор дотроос олдсон эротик маягийг агуулсан юм урлагийн бүтээл бүр хит идсэн айхтар шийдэлтэй урлагийн бүтээлүүдийг битгээр өөрсдөө ч гайхан барин байж та бүхэнтэйгээ хуваалцлаа. Яг энэ сайхан гинэ. Энэ хоёр тааламжтай цаг хугацаанд бид хоёртойгоо хамт байсан нийт сонсогч, үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн минь үчиг сайхан өнгөрөөгөөд шөнийг сайхан амрааж ингээд маргааш өглөөний 7 цагт манай шууд эфирээр та бүхэнтэйгээ иргэн уулзах болно. За түр баяртай. Хамт өртөөс Эрикада баярлалаа. Баярлалаа. Найруулагч Өнрөөдөө баярлалаа. За ингээд түр баяртай Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3